Яа, хэрхэн байнгын орон их мөнгө шүү дээ. Нэгдсэн үндэсний боловсрол шинжилгээ ухааны соёлын байгууллагаас усан доорх соёлын үг хамгаалах доктортой алгах зорилгоор 2001 онд усан доорх соёлын үг хамгаалах конвенцийг батлан гаргасан. Энэхүү конвенц нь 35 зүйл дүрмээс бүрддэг бөгөөд конвенцийн 1-р зүйл доод тал нь 100 жилийн турш хэсэгчлэн эсвэл бүхэлдээ тодорхой хугацаанд турш эсвэл байнгын усан дор байсан соёл түүх эсвэл археологийн шин чанартай хүний оролцоотой бүхий л улам мөрийг усан дорх соёлын үг гэж тодорхойлон түүнд археолог болон байгалийн орчинтой хамт байгаа дурсгалт газар байгууламж, барилга, олдвор болон хүний биеийн үлдэгдэл, археолог болон байгалийн орчиндөө байгаа хөлөг онгоц, агаарын хөлөг, бусад төрлийн тээврийн хэрэгсэл, эсвэл тэдвэрийн аливаа хэсэг, ачаа, эсвэл бусад зүйлс, эд зүйлс, эртний түүхэнд хамрах эд зүйлсийг хамруулахаар заасан байдаг. Монгол улсын хувьд далай тэнгист гарцгүй боловч нутаг дэвсгэрт орчих том жижиг нуур гол улсыг эртнээс дахин шүтэж ирсэн боломжтой бөгөөд түүнд холбогдох зан үйлмтэр юмбуу алт мөнгөн сав эд зүйлс өргөх явдал цөөнгүй байсан нь конвенцийн 1-р зүйл заасан усан дорх эд зүйлсийг хамаардаг. Мөн хөмсгөл зэрэг нууранд хуучны усан зав зэрэг зүйлс хадгалагдсан үлдсэн байдаг бөгөөд эдгээр нь цаг хугацаа өнгөрөх тусам соёлын үеийн шинжийг олж үн цэнтэй болдогдвол конвенцийн тодорхойлж заасан дотоодын усан дорх соёлын өвд хамаарна. Манай улс усан дорх соёлын үеийг хамгаалах эрх зүйн зөвлөл байхгүй улмаас эд зүйлсийг хулгайлах эвдхэн сүйдэх явдал гарсаар байна. Тухайлбал 2018 онд Завхан аймгийн Отгон сумд Отгон тэнгэр хайрхны бэлд орших Бадар хундаг нуурын ареалоос 366 мөнгө хулгайлсныг хувийн сахиулах байгууллага илэрхийлсэн шалгасан. Харамсалтай нь усан дорх соёлын үеийг хамгаалах эрх зүйн орчин байхгүй улмаас шүүх эдгээр зүйлсийг орон нутгийн засаг захиргаанд шилжүүлж мөнгийг ялган зах зээлийн үнээр худалдаж зарцуулсан байдаг. Ийм тохиолдол үндэсний соёлын өв сан хамлагын үнд байдгийг дордуулж өвийн оршин тогтноох чадвар өсөж өгөх бол үр дагавартай юм а. Цаашд энэ мэд тохиолдолд өрсөн сэргийлэх дурсгал зүйлсийн конвенцийн зорилгын үүднээс илрүүлж бүртгэх, хадгалах, хамгаалах, өмчлөх, эзэмших, зохистойгоор ашиглах үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгон түүнтэй холбогдох харилцааг эрх зүйн хүрээлэн зохицуулах асуудал болгоомж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор усан дорх соёлын үеийг хамгаалах тухай конвенцийг сонирхон батлах тухай хуулийн төслийг боловсруулж хууль заасан журмын дагуу өргөн барилга хэлэлцэн өгөхийг хүсье. За баярлалаа. Алдаж холтон сайд.